За бүгдээ хамтдаа эзний үгээс уншиж хуваалцгаая. Өнөөдөр та бүхэнд Ром номын 12 дугаар бүлгээс 9 дугаар ишлээс та бүхэнд хуваалцъя гэж бодлоо. 9-өөс 21 дугаар ишлэл байна. Тэгээ энд гарч ирсэн байдлууд шинхэн итгэгчийн шинж гэсэн юм үг байна. За би уншиж өгье. Хайр нь хоёр нүүргүй байг. Муу мухагчигш сайнаас зуурч яв. Ах дүүсийн хайраар бие биенээ хайрл, бие биенээ өөртөөсөө дээгүр дээдлэн хүндэл хичээл зүтгэл бүх хорго эзэн үйлчлэн сүнс дор шат. Найдвар дор баярл зовлон дор төвчээртэй бай. Залбирал өөрсдөө зориул ариун хүмүүсийн хэрэгцээнд хандвал зочдонтой байхыг хэрэгэлж. Та нарыг хавчч нэг ерөө харин бүү хараа. Баяр хөөр болж хүмүүстэй хамт баярл, уйлж хүмүүстэй уйл. Өөр хоорондоо нэг санаатай байцгаа. Ухаан бодолдооч бүх хэрэг, харин төлөв даруй байхыг хэрхэмл. Өөрийгөө ухаалаг бүү бол хүнд ч хизээч муугаар бүү харуул. Бүх хүний өмнө юун зөв болохыг хагалцсан үзэж ба. Та нарын зүтгэл зүгээс боломж байгаа бол бүх хүнтэй эвтэй баяхтун хайртууд минь хизээч өөрийнхөө өшөөнд бүү ав. Харин Бурхны уур хилэн цайгаар 30 өшөө авалтан минийх би буцаашуулна гэж эзэн хэлв гэж бичигдэжээ. Дайсан чинь өссөн бол хоол, цангасан бол түүнийг ундаал. Ингэснээр чи түүний толгой дээр галтай нүр совоолж байгаа хэрэг. Мууд бүүдилд мууг харин сайнаар дилээ гэж ингэж хэлсэн байна. За тэгээд бид нар энэ Ром номыг Паул ич бичсэн гэдэг бид нар сайн мэдж байгаа. Манай эртний 1-р зууны дунд үед 50-аас 55, 56, 57 оны үед бичигдсэн. Паул ич одоо 3 дахь аяллахаа үед явж байхдаа энэхүү загтлыг бичсэн гэж одоо бид нар үздэг. За 1-р зууны итгэгчдийн тухай бид нар ярьж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Анхны одоо энэ загтыг хүлээж авч уншиж ирсэн хүмүүс. За 2-дугаарт тэр эртний хүмүүс бол ромчууд буюу тухайн үед бол эзэн гүрний иргэд байсан юм аа гэдэг бид нар санах хэрэгтэй. За энэ хүү загтлыг хүлээ авсан хүмүүс маань тийм ээ. 2-дугаарт тийм байна. 3-дугаарт эзэн гүрний иргэд гэж юу гэсэн үг вэ гэхлээр монголчууд бол 13-аас 14-р зуунд бол эзэн гүрний одоо бүрэн иргэд байла. Хааж утсан газар хүндлэгдэж, хааж утсан газар яг одоо амаг бардам алхаж исэн энэ цаг үе юм аа. За гэхдээ христчид бол одоо энэ үед бол дөнгөж дэлгэрч исэн үе гэдэг бид нар санах хэрэгтэй. Анхны чуулганууд баригдаж, байгуулагдаж явсан энэ үед Паул энэ загтлыг бичжээ. Ромотын чуулган ч гэсэн цагтаа бол дөнгөж одоо байгуулагдаад удаач байсан энэ зүглэн дээр нь бас хүн амынхаа маш цөөн хэсэгт хамрагч байсан. Хараахан одоо тэр үеийн одоо бидний мэддэг Неро хааны албан ёсны тэр улс төрийн том хавчлах хараахан эхлээгүй байсан цаг үе гэхдээ орон нутагт бүс нутагт бол тодорхой хэмжээний хавчлага бол байсаар ирсэн гэдэг дээр санах хэрэгтэй. Яагаад би энэ хавчлагын тухай ярьж байгаа юм гэхээр одоо бидний энэ уншиж байгаа энэ хэсэг ялангуяа 14-өөс 21-р ишлэлийг бид нар одоо хавчлаг тийм ээ одоо үйл итгэгч хүмүүсийн зүгээс ирж байгаа эсэргүүцлийн дор Христ итгэгч хүмүүс ямар байх вэ гэдэг талаар Паулийн өгж байгаа бас тушаал нэг талаар бас зөвлөгөө гэж бас бид нар ойлгож болох юм аа. За тэгээд одоо яг энэ хэсгийг хэлэхээс өмнө юу болсон бэ гэвэл одоо Паул 12 дугаар бүлгээс бидний мэддэг одоо алдарт. За алдарт одоо бидний Ром 12 бүлэг тэгж эхэлдэг шүү дээ, тийм ээ. Ийм датуунараа Бурхны өргөслөө та нар хичээмлэнгүй өөрсдөө Бурханд тааламжт амьд ариун дахиад болгон өргөж одоо ингэж эхэлдэг. Энэ бүлэг эхэлдэг. Тэгэхээр энэ хэсэгт юуны тухай хэлж байгаа вэ? Христ итгэгч чуулганд хүн болгон яг Христийн бие болдог тухай Паул энд хэлж байгаа. Бүгд бид олуулаа олоош Христэд нэг бие өгөөд хүн болгон нэг нэгэндээ эргэтэн юм а гэж одоо ингэж хэлээ. Цааш нь Паул хайр нь хоёр нүргүй байг. Муухайг чигш сайнаас зурж яв. Ах дүүсийн хайрыг би миний хайрл гэж ингэж хэлж байгаа. Тэгэхээр ах дүүс хайрын тухай энд өгүүлж байгаа. Тэгээд өнгөрсөн лоног та хүн мэдж байгаа нөгөө LGBT хүмүүс гэж хэлдэг тийм ээ. Лесбик, гомо, бисексуал, транссексуал хүмүүсийн одоо бахархлын өдөр болж нэлээд бас нэг шууган боллоо. За тэнд нэлээд анхаарлаац юм бол одоо автобусны бөөрөн дээр одоо хайрыг хүндэл гэсэн юм бичиг тавьсан явжсэн тийм ээ. Тэгээ монгол хэл яг зарим
салбартай айгүй нарийн малын өнгөцсийг бол маш сайн мэднэ тийм ээ. Наривчлалтай хэлнэ. Малын одоо нас хүйсийг бол маш наривчлалтай хэлнэ тийм ээ. Гэтэл зарим юм дээр монгол хэл бол бас нэлээд тийм ерөнхий байдаг. Ялангуяа жишээлбэл энэ хайр гэдэг үг бол монгол маш түгээмэл буюу ерөнхий үг. Заавал одоо ялгахын тулд бид янаг хайрын хайр, ах дүүсийн хайр тийм ээ. Эцгийн хайр гэж одоо нэмэлт одоо тодтгол хийж явдаг юм. Грек хэл бол одоо анх биччихсэн энэ грек хэл бол хайрыг бол бас нэлээд ялгаж хэлж исэн байдаг. Бүр айхтар наривчлалтай биш. Гэхдээ бидний мэдгээр агапе буюу бурхны хайр гэж мэднэ. Фелос буюу тийм ээ. Ах дүүсэх хайрын тухай ярьж байна. Айрос буюу янгийн хайрын тухай байдаг. Ядахтаа л яг грекчүүд энэ хайрыг бол ингэж ялгаж нэг үгээр хайр гэсэн ерөнхий үгээр хэлж байгаа. За энд Паул тэр фелос буюу ах дүүсэх хайрын тухай ярьж байна. За Монгол би ягаад тэр ээжийн өмнө тэгээ монгол хэлэн дээр ярьсан бэ гэхээр монголчууд тэр хүмүүс зэлтэй л байна л да. Монголчуудын түгээмэл ерөнхий тий хайр гэдэг үгэн дээр үндэслэж түшгэлж одоо хүмүүс бол мэдээж хэрэг хайрыг хүндэлгүүл гой сонсгдсон шүү дээ тийм ээ. Тэгээд одоо өөрсдийнхөө тэр гаж буруу харилцаа, бэлгийн харилцааг бол одоо хайр гэж тайлбарлаж байна да. Ялангуяа залуус хүүхдүүдэд. Гэхдээ бид нар эдний цаана залим их байгааг мэдчихв. Тэр бол хайр биш. Энэ бол бас янагч хайр биш. Энэ бол янгийн юм шиг мөртлөө гаж хайрын тухай ярьж байгаа. Тэгэхээр би ягаад энэ хайрын тухай яриад байна гэхээр ах дүүсийн хайр гэдгийг би Паулын бурхны хайрын тухай хэлсэнгүй. Гэхдээ бас янаг хайрын тухай хэлсэнгүй. Угаасаа грек хэлэн дээр байсан ахын дүүс хайрладаг тэр үгээр одоо Паул энд ах дүүсийн хайраар бие хайрлах гэж одоо маш тодорхой хэлсэн байна. Бие биенээ хайрлах тухай ярьж байна. За энэ хайр яаж илэрхийлэгддэг вэ гэвэл өөрсдөө бусдаас дээгүр биш харин өөрсдөө бусдаас дорд гэж үзэх үед одоо хэрэгжиж байгаа энэ хайрын тухай. Тийм учраас Паул гэсэн бие биенээ өөрсдөө дээгүр хүн дээдлэн хүндлээ гэж. Тэгэхээр өнөөдөр Монголд хамгийн их болж байгаа асуудал бол хүний дор орохгүй байх. Тийм ээ. Одоо бидний хүүхэд байх тийм байлаа. Жохон муухай ширтэлцэх юм бол яхаа муухаараад байгаа. Тэгэл зодоо эхэлдэг юм. Тэгээд нэгнээсээ дээр гэдгээ те хатмаа хин хатмаа болохоо үздэг. За тэр бол хүүхдийн гимзмиг хор байсан. Гэтэл өнөөдөр Монголд одоо жоох юм байна те тайтл гэж хэлдэг. Нэг альбан тушаал, нэр хүнд те дарга даамал гэдэг энэ одоо юмнаас болж тийм хүмүүс одоо хүлдэж штэ. Тэ одоо бид нар засгийн газрын одоо танхимын хурал мурал бол ерөөсөө тэгэл санал суудлал нь бол ерөөсөө хин дарга вэ гэдгээр л яг байрлаа тий. Зарим тохиолдолд нэг өнцгөөс харуул мэдээж бас ирэм дараа байлгүй яах вэ? Гэхдээ бас хит энэ юмнаас болоод хүмүүс нэгнээсээ илүү гарах гэсэн дорд байгаа нэгнийгээ яах вэ? Улам дарлах гэсэн ийм одоо байдал гаргаж. Паул бол энэ бол Христ итгэгчийн байх ёсгүй л гэж хэлсэн байна. Ах дүүсийн хайраар бие биенээ хайрлаарай. Инхийн тул та нар нэг нэгнийгээ өөрсдөө тийм ээ дорд болгож. За энэ бол Филиппо номын 2 дугаар бүлэг дээр ч гардаг Христийн жишээгээр Паул тайлбарсан байдаг шүү дээ. Тийм ээ Христ бурхан атлаа тийм ээ хүн болон буун ирж загламын хөл хүртэл дуулууртай явсан юм аа гэж одоо Паул одоо хэлсэн байдаг. Яг энэ үг л хэлж байна л да. Та нар бие биенээ хайрл, ах дүүсийн хайраа хайрл. Ингэхдээ нэг нэгнийгээ яг өөрсдөөсөө дээгүүр тавиарай гэсэн. Дараагийн хэлсэн үг бол хичээл зүтгэл бүх хойрог бай. Эзэн дүүчин сүнс дотор шат гэж хэлсэн байна. За тэгэхээр өнөөдөр хичээл зүтгэлд хойрог байх ёсгүй он жилүүд саяын 2 жил өнгөрлөө гэж би ойлгоод байгаа. Тий. Ягаад гэвэл бид нар маш амаргүй цаг үеийг туулж байна. Гэхдээ энэ амаргүй цаг үе бидний сайн мэдих ковидын цаг үе гэж хэлээд байгаа. Цар тахлын цаг үе гэдэг. Энэ бол зөвхөн Христ итгэгчдийн нэрвцсэн юм биш шүү дээ, тийм ээ. Ерөөсө бүх өндөрлөгт нэг бүх улсууд их ямар шашин шүтлэгтэй ямар хүн байхаас үл шалтгаалan бид нарт энэ зовлон одоо нэрвлээ шүү дээ бидний. Тэгэхээр яг энэ цаг үед Паул бидэнд загсан юм бол хичээл зүтгэл хойрог битгий байгаарай гэсэн. Харин ч эзэн дүүчин сүнс дор шатаарай гэж.
Ингэж хэлсэн байна. Найдвар дор баярл, зовлон дор төвчээртэй бай, залбирал өөрсдөө зориул гэж хэлсэн. Тэгэхээр өнөөдөр энэ 11 12 дугаар шил бидний яг энэ цаг үед маш их хамаатай гэж би ойлгож байна. Өнөөдөр бас хуваалцмаар байна. Бидэнд найдвар байгаа. Ямар найдвар вэ гэхээр нэгдүгээр Христийн бидэнд өгсөн найдвар байна. Хоёрдугаарт бидэнд бас бүх зүйл хамтдаа тийм ээ ариун хүмүүсийн төлөө ажилтдаг гэсэн одоо Ром номын 8 дугаар бүлэгт байгаа тэр хүүгийн доторх бас найдвар байгаа. Энэ найдвар дотор бид нар баярлахын сацуу зовлон дор төвчээртэй байх хэрэгтэй гэж. За зүгээр төвчээд өнгөрөх юм уу тухай ирсэн үг л Паул хэлээгүй залбирал өөртөө зориул гэж хэлсэн. За бид бол өнөөдөр христчс нар маань манай оюутнууд маань багш ажилчид маань христийн сүм чуулганууд пастор ахлагч нар бол зовлон дор төвчээртэй байлаа 2 жилийн турш. Харин бид залбиралд өөртөө хэр зориулсан болоо гэж өөртөөс асууцгаая. Олон жилийн өмнө би нэг еврейчүүдийн хавчлагын тухай дэлхийн 2 дугаар дайны тухай нэг киног үзчихсэн. Тэгээд надад их сэтгэл төрүүлсэн. Тэгэж уран сайхны кино л да. Гэхдээ мэдээж бодит явдлаас хэдүүлсэн. Концлагер туюу тийм ээ хомроглон устгаж ирсэн тэр одоо еврейчүүдийн лагер дотор. Тэдний нүд нэг раби байгаа. Тэгээ багш тийм ээ. Хуулийн багш. За тэгээ тэр киноны үйл явдлыг гэж явдаг. Тэд яагаад энэ зовлон амсч байна гэдэг тухай одоо шүүн хилцэж байгаа юм. Киноны үйл явдал гол санаа ерөөсөө юм байдаг. Тэгсэн тэнд дотор нэг залуу хоо одоо 30 иргэн насны залуу. Рабига загиндаг байхгүй. Тэр үед раби залбирч идэв хөргий. Тэгсэн чи та одоо үгсэндээ баг монголоор л гэж хэлсэн. Ямар үгсэндээ залбир байдаг юм те. Бид нар энд ингэж те герман нацистуудын дор зовж чамлж хахад юунда залбираад байгаа юм гэсэн ийм уур маш их уурлж аргагүй л тэр хүн чинь одоо байнгын тэр өсгөлтөн зовлон те дарамт хавчлагдор германчуудын те үхлийн аюул заналдаар хөдөржин шүнжин нойр хоолгоо зүтгэж ажиллаж байгаа хүний эрхэндээ те хоригдож байгаа хүний залуу хүний л бохомл юм ба. Киноны төгсгөлд хэдэн хүмүүсийг нэр цохоод нөгөө хийн хортой тий камер руу одоо нэр зааж байгаа нэг хэсэг гардаг. Тэгсэн нөгөө өөрхий азгүй залуу таардаг л та. Тэгээ нөгөө өөрхий залуу чинь нөгөө үхэл өөрт нь тулж ирсэн мэдээ нүдэнд бүлтгэнэ өөрхий ойлонд орно штэ. Тэгээд тэн суужсэн настай раби руугаа асуусан. Одоо би яах вэ? Раби тэгэлдэг тий. Миний хөө ийм үе залбирт юм аа л гэж хэлдэг. Тэгээ нөгөө хүн чинь еврейч чинь толгоогоо ингээд тий жижиг малгай байдаг шүү дээ. Тэр малгайг үед орлуулад гараараа ингээд тэрийг тавиад ингээд залбираад тэгээд үхлийн тэр хашаар орж байгаа. Тэгээ байшин руу орж байгаа. Ингээд ер нь кино ирэхэд тэгээд дуустдаг. Миний зүрхэнд айгүй хөрсөн тэр үг бол тийм ээ. Тэр рабийн хэлсэн үг. Ийм үед залбирт юм аа гэж. Тий. Бид хүчин мөксдөж сул дорой байх үед энэ хэлснээр зовлон дотор бид төвчгээс гадна залбирд өөрсдөө зориулах ёстой маа гэдэг Паул хэлсэн. Тэр раби хүний хэлсэн ч гэсэн бар таарч байгаа тийм ээ. Тэгээ өнөөдөр бид нар бас амаргүй тууллаа 2 жил. Тий. Тэгэхээр бид энэ үед өөрсдөө хэрэг залбир зориулв. Ариун хүмүүсийн хэрэгцээнд хандвал гэж хэлсэн. Тэгэхээр энэ бол бас л нөгөө зовлон дор найдвар дор байх үед ах トゥ ухын хэрэгцээнд хандвах тухай ярьж байгаа. Зочлонтой байхыг ирмэлцүүлж байгаа. Мэдээж тухайн үед Паулын үед бол өнөөгийн бидний амсж байгаа шиг цар тахлын үе байгааг нь ойлгомжтой. Гэхдээ түүнээс 7 дор тийм ээ. Одоо харь хүмүүсийн хавчлага нутаг нэгтний аюул гэж Паул хэлдэг шиг тийм ээ. Иргэн тойрны хүмүүсийн одоо үл итгэж хүмүүсийн одоо хараан дор байсан энэ цаг үед Паул энийг зөвлөж байгаа юм. Тэр үед Христэл хүн амын цөөхөн цөөх байсан үе шүү. Тийм ээ. Дөнгөж Христэл дэлгэрч байсан үе шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр христчид бол дэлхийд даяар 3 тэрбум байна. Яг Монголд бол яг хүн амын 2-3% байдаг. Бид нар бол яг хүн амынхаа цөөнх тооцогдож байгаа нь үнэн. Гэтэ бид нар Европ руу ч юм уу өөр нэг улс руу очих юм бол тэнд бид нар Христ итгэсэн харин 5 буюу олуулаа болно. Харин Паул энэ Ромыг бичижсэн тэр 55
657 оны үеийн нөхцөл байдал бол энэ бол ерөөс дэлхийд дахин гэлтгүүр Ром улсдаач гэсэн эзэн гүрэн дотрооч гэсэн Христ итгэгч нар цөөхөн цөөхөд туудж байсан. Дээр нь эргэн тойрон дандаа тийм олон бурхтыг шүтдэг тийм хүмүүс байсан. Тэр үед Христ итгэгчдийг атеист буюу тэгээ бараг бурхангүй хүмүүс гэж одоо ад үзэж хаа байгаа газар хавч дээрлэгч байсан. Энэ цаг үед Паул ийм зөвлөгөө өгсөн байна. Та нар золон дотроо төвчээртэй бай. Найдвар байгаад баярл. Зайлшгүй өөрсдийнхөө зориул гэж хэлсэн. Тэгээд ариун хүмүүсийн хэрэгцээнд хандуул гэж хэлсэн. Зочинтой байхыг хэрэгжээрэй гэж хэлсэн. За тэгээд 14-өөс Паул хэлсэн та нарын хавчигч нэгнийг ерөө гэж хэлсэн байна. За энэ бол бүр тодорхой болж эхэлж байна тийм ээ. Та нарын хавчигч нэгнийг ерөөцгөө. Ерөө бүү хараа. Баяр хөөрүүлж хүмүүстэй хамт баяр буйж хүмүүстэй үйл. Ягаад энийг Паул хэлсэн бэ гэхээр Христч хүмүүсийн зарим нь амь насаа алдчихсан, зарим нь гэр бүлийнхээ хүний хань ижлээ үр хүүхдүүдээ Христлээс нь болж алдчихсан. Тэгэхээр өөрийнхөө дотн хүнийг тийм ээ хавчлахын улмаас алдна, амь насын тийм ээ одоо бүснүүлэх үед ямар ч хүн одоо уйлж гашуудах нь ойлгомжтой. Тийм хүмүүстэй чи хамт уйлаарай гэж хэлсэн. Зарим нь хавчлагаас аврагдсан, зарим нь шоронгоос суллагдсан. Тэр үед маш их баяр хөөр төрнө, тийм ээ. Паул хэлсэн тийм хүмүүстэй хамт баярлах гэж хэлсэн. Өөр хоорондоо нэг санаатай байцгаа гэсэн. Тэгэхээр энэ би энэ бүлгийг ягаад бас нэгсийг сонгосон бэ гэвэл зарим талаараа өнөө цаг үед их төстэй учраас хавчлагын, дарамтын, таагүй нөхцөлд тэгээ хүн амын цөөнх улс орондоо буруу ойлгогдсон яг ийм таагүй нөхцөлд христч хүмүүс ямар байх тухай Паул энд бидэнд зөвлөсөн. Өөр хоорондоо нэг санаатай байцгаа ухаан бодолтой битгий төлөв даруй бай. Өөрийгөө битгий ухаалаг болго. Дахин бас Паул хэлсэн. Хинд ч хизээж муугаргүй хариул гэсэн. Энэ үг 3 удаа давтагч байгаа би таарай тийм ээ. Та нар хавчгчныг ерөө гэж хэлсэн. Хинд ч хизээж муугаргүй хариулсан. Энэ хэсгийн хамгийн төгсгөлт нь мууд бүдэлд мууг харин сайнаар дийлгэж хэлж байна. Тэгэхээр энэ бол амаргүй цаг үед ор байгаа Христ итгэж хүмүүст захиж хэлсэн Паулын үг. Тэгээ энэ маш их одоо чухалсан хэлж байгаа нэг зүйл. Яагаад энийг дахин хэлээд байгаа гэхээр энд өшөө авалтын тухай хэлж байгаа. Яагаад гэвэл өшөө авмаар санагдана. Тийм итгэлээсээ болж хавчигдж үр хүүхдээ ханижлээ одоо амь насыг алдах үед эсвэл өөртөө тамлуулж зодуулж хүчирхийлүүлж тийм ээ одоо дормжлогдож тамлагдах үед хүн л болсон хойно уур бохирдол төрнө зэвүүцэл төрнө тийм ээ та Монгол үгээр бол юу гэхээс та чамайг талнаа тийм ээ. Чи хэрэгчлэлт болохоор чамайг гайгүй гэж хэлмээр санагдана. Паул харин хэлсэн. Та нарын зүгээс боломжтой бол бүх хүнтэй эвтэй бай. Хайртууд минь ээ хизээж өөрийнхөө өш шатны бүх аваарай. Харин бурхны уургалан цай гаргаарай. Өшөө авалт бол минийх юм аа. Би буцааж төлнө гэж эзэн чи хэлсэ. Гэж одоо Паул хуучин гэрээс иш татсан. Энд 3 ч одоо тийм ээ 2 ч одоо иш таталт үйж байгаа. Хуучин гэрээс өшөө авалт нь минийх. Би буцааж төлнө гэж дуулаас. Сургаал төгсөөс дайсан чинь өлссөн бол хоол цангасан бол түүнийг ундаал. Ингэснээрээ чи түүний толгой дээр галтай нүрс оолж байгаа хэрэг маа гэж одоо Паул гэж одоо хуучны тий судраас одоо иш татаж ятгсан байгаамаа. За тэгээд ер нь бол миний өнөөдрийн та бүхэндээ хуваалцж байгаа зүйл зарим талаараа энэ цаг үе бид нарт их төстэй байна. Бид ахан дүүсийн хайраар мэдээж бурхны хайраар харилцахаас гадна энд хэлснээр ахан дүүсээ бие биенээ хайрлан тэр хайр бол нэг нэгнийгээ хүндэлж нэг нэгнийгээ өөрсдөөс дээр гэж бодох. Гэтэл өнөөдрийн бидний амьдарч байгаа цаг үе би л бусдаас илүү би бусдаас дээр гэсэн энэ ширүүн тэмцлийн цаг үед бид амьдарч байгаа. Бид нар ч гэсэн найдвар дор баярлж золон дор төвчээртэй байгаа энэ цаг үе бол яалч хөл цар тахлын үе байна. Яг хөө оргуугоос онлайн ярих чиг бид нар уулзж байна. Гэхдээ удахгүй бид нар бас бичлэн учрах цаг ирэх бахаа гэж найдаж байна. Энэ найдвар дотор л би одоо тесч байна, төвчж байна. Гэхдээ бид залбирал өөрсдөө хэд зориулсан бэ гэж та өөрөөгөө яригцүүлээрэй. Өнөөдөр бас сэтгэлийг минь зовоож байгаа нэг зүйл бол
Монголын олон сүм зүгдаанууд өндийг хүртэл цуглахгүй яваад бол би бол хувьдаа бол их сэтгэл дундуур байгаа үнийг хэлгээд. Тий. Тэгэхээр яагаад би нэг бас хэлж ийнэг бол Паул яг л ийм нөхцөлд бидний хичээл зүтгэлд бити хойргаагаараа гэж хэлсэн. Эзэнд үйлчлээ сүнс дотор шатаж өөрсдөө залбируулаарай гэсэн яг ийм цаг үед бид нэр харин ч одоо онлайнд өөрсдөө даатгаад хойш суух маягтай байгаа юм. Үнээр хожим их хүмүүр дагавар авчина гэж би бодож байна. Яг өнөөдөр бид нар өөрсдийнхөө бие амрыг хараад онлайн даатгаад цуглаан хийсэн гэдэг нэртэй явж иж магадгүй. Гэхдээ удахгүй, тун удахгүй. Энэ бүхэн дуусахын цагт биднийг маш хэцүү цаг үе хүлээж байна. Бидний сүнсний хувьд шүү дээ, тий. Манай итгэжтийн маань 75% нь сүмдээ ирэхэ болсон. Тийм муу зуршилтаа дадсан. Ийм одоо нөхцөл байдал бидний хүлээж байгаа. Одоо бид нар сүмдээ чуулгандаа хүмүүсийг урьж ердийн үед тийм ээ ирээч гэдэг байсан хүмүүс бүр өшөө цаашаа болчихсон энэ үед бид нарыг тосон хүлээж байгаа гэдэг манай бас өдөртөгч нар итгэгч нар маань бас тунгаагаарэ гэж хэлмээр байна. Тэгэхээр бас энэ үед бас ариун хүмүүсийн хэрэгцээнд ялангуяа бас бидний дунд байдаг Христ итгэгч тэгээд бас ядуу чадруу хүмүүс их байгаа. Яг нь таны амьдрал болж иж магадгүй юм гэхдээ Монголд маш олон гэр бүл энэ цаг тахлын амаргүй үеийг туулж байгаа. Хоногийн хоолой яа гэсэн хоос ядуу хүмүүс маш их байгаа. Тэгээд тэр хүмүүсийг хэрэгцээг бид бас бодох хэрэгтэй байна. Гэж одоо та бүхэндээ бас уриалмаар байна. За тэгээд 14 дугаар ишлээс 21 дугаар ишлэл хавчлагын дор ямар байх вэ гэдэг тухай бидэнд хэлсэн. Тий. Өнөөдөр хавчлага бол бидний хувьд бол нөгөө еврей номонд хэлдэг шиг та. Цусаа урсах хүртэл хэмжээнд бид нар муугийн эсрэг тэмцээгүй байна. Үнийг хэлэх. Гэхдээ үзэл бодлын хувьд үйл ажиллагаагаа явуулах энэ нөхцөлийн хувьд бид нар ер нь бол шахамд руу орж байгаа шүү гэдгээ та бүхэн бас хэрэгцүүлээрээ. Өнөөдөр ялангуяа буддийн шишин маш их хүчээ авч байна. Үүнд одоо ялангуяа төр зүйн зүгээс сэрх одоо тий амбицлж байна. Ламнар маш их хүчээ авч байна. Тийм ээ. Тэгээ энэ бол тийм их сайнны тохиов шээ гэж би харж байгаа. Өөрөлдвөл цаг үе амаргүй ирж шүү. Тийм үед Паул бидэнд хэлж байна. Тэднээс шунзан авах гэж хичээх хэрэггүй. Хэрвээ болдог бол бүх хүнтэй эвтэй байгаарай. Муугаар битгий дийлээрэй. Харин сайныг сайнаар дийлээрэй гэсэн одоо ийм үед амьдарч байна бид нар. Тэгээд зөвхөн хамтдаа энэ үеийг хэрэгцүүлье. Тэгээд би та бүхэнд төлөө залбирая. Эхэзэн Есүс минь танд баярлалаа. Өнөөдөр таны үгийн төлөө талархаж байна. Яг энэ цагт Монголын сүм чуулгануудыг та өрөөгөөж Библийн сургуулийг энэ сурж байгаа бүх багш ажилчдаг эзэн та энэр нэгүсэж эзэн минь тэгээд танд бид өөрсдийнхөө зөрчилдөлийг тавьж байна. Хэдийгээр ирж үе цаг тийм амаргүй гэдгийг бид мэдж байгаа ч гэсэн бурхан минь та бидэнд хамт гэж итгэж найдаж байна. Бурхан минь тэгээд бид хойргойсон бол бид залбирал дотор хойргойсон бол би танд үйлчлэн сүнс дотор шатахын орд бид бас хой суусан бол та бидний өрөвдөн өршөөж биднийг тэнхрүүлж эзэн биднийг урамшуулж урагшлан алхах туслаач. Энэ залбирлыг би үнэхээр бас Монголын бүх сүм чуулганд хамрагдж байгаа итгэж ахын дүүснэрийн залбирч байна. Би дуудтал уулзсангүй, би дуудтал холоос байж дэлгэцэн заанаас харилцлаа. Эзэн минь биднийг энэ байдлыг та бас даруй зогсоож бидний хамтдаа уулзаж учрах нөхөрлөх нэгтгэн бид туслаач гэж танаасаа бид гуйж байна. Тэгэхээр Монгол тулж байгаа энэ тахлын зориг таас даруй бас богино хугацаанд шийдэж эзэн бурхан минь та дахин бидний хэвийн амьдралтай байж ажиллаж хөдөлмөрлөх та туслаач. Бас энэ үед амаргүй энэ цагийг тулж олон мянган ядуу зүгдээ ард хэрэгтийн хандлага гэсэн танаас залбирч байна бурхан минь тэдний минь та өрөвдөн өршөөж хэлтрүүлээч танаас гуйж байна. Энэ үеийг давхтан туслаач. Хоолыг бүү тасалдуулаач. Өдрийн хоолыг эзэн минь талах тавиа дулаан эзэн түлээн үршийг нь тавна. Тэгэхээр хангаж өгөөч, тэтгэж өгөөч. Эзэн минь олон мянган ялангуяа
сарын 300,000 төгрөгийн тэтгэвэр авч байгаа олон хөгшчүүл байна. Эзэн минь та үнэхээр мэдж байгаа. Энэ амьдралд нь хаанаач хүрэхгүй та мэдж байгаа. Тэгээ ийм олон хүмүүсийн мэдсээр байна. Харсараа тэгээд эзэн бурхан минь энэ тосомжийн цаг үед чуулганууд бас уулахгүй хөдөлгөстэй цагтаа чадлахгүй байгаа. Бид үнээр бас сэтгэл өвдөж байна. Эзэн та бидэнд туслаач. Эзэн бидэнд замыг зааж өгөөч гэж танаас гуйж байна. Иесус Христийн нэрээр танд энэ бүх гуйл залбирлаа танд өргөн даатхан залбирч байна. Амен.